Шинэ стандарт бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулганы зүүн бүсийн бизнес хэрэгтээ хийх бизнесийн хөгжил салбар хэлэлцүүлэг эхэлж байна. За энэхүү одоо салбар хэлэлцүүлгийн хөтлөгчөөр миний бие улсын хурлын гишүүн Сорон Зумболд ажиллах болно. Ингээд та бүхэндээ зүүн бүсийн бизнесийн төлөөлөлөө танилцуулъя. За юуны өмнө миний зүүн гар сууж байгаа хүмүүс ирэх юм бол зүүн бүсийн үйлдвэр технологийн паркийн удирдагч Дорнод Мах маркет компани захирал бас Эрдэнэ оролцож байна. За мөн одоо Ирмүн Гранд компани үүсгэн байгуулагч Буур Family Resort аялал жуулчлалын компани захирал Ламсрын оролцож байна. За Сүхбаатар аймгийн Дарган зочдуудлын захирал Баярхүү оролцож байна. За Хинтээ аймгийн Хурх тосгонд үйл ажиллагаа явуулдаг Програ компани гүйцэтгэл Хинтээ аймгийн тариалалтын холбооны тэргүүн Цог оролцож байна. За Дорнот аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч за BNI Gold олон улсын байгууллагын боловсрол хариуцсан зохицуулагч Хонгор Зул оролцож байна. За мөн одоо Хинтээ аймгийн Батнур сумын булгийн хоршил хоршооны тэргүүлэгч Хэрлэн Чимэг оролцож байгааг дуулахад таатай байна. За ингээд өнөөдрийнхөө эхний асуултыг бас Эрдэнэ захирлаас асууя гэж бодож байна. За бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаар Дорнот аймагт хөнгөн хүнсний үйлдвэр технологийн парк байгуулах хувийн хвшлийг дэмжинэ гэж бол заасан байдаг. За тэгэхээр өөрөө бол одоо энэ зүүн бүсийн үйлдвэр технологийн паркийг байгуулах ажлыг санаачлаад ер нь одоо бараг 3 жил болж байна. За тэгэхээр энэ одоо үйлдвэр технологийн паркийг бодит амьдрал дээр хэрэгжүүлэхэд ер нь одоо цаашдаа төрөөс таны хувьд ямар дэмжлэг хэрэгтэй байна гэж харж байна вэ? За өөрийн чинь хувьд болохоор одоо Баян Үлгэн аймаг Багнуур хотод бас одоо махны үйлдвэр ажиллаулдаг зөвхөн одоо зүүн бүс гэхгүй улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдгаар онцлогтой. Тийм учраас энэ эхний асуултыг танаас сууя. За баярлалаа. Бүсчилсэн хөгжлийн хүрээнд бид зүүн бүсийн үйлдвэр технологийн парк төслийг эхлүүлээд явж байна. Монгол улс тэр нь бол үйлдвэр технологийн паркийн тусгай зөвшөөрөл авсан нэг 20 гаруй аж ахуйн нэгж байдаг юм байна. Одоо эдгээрээс яг амжилттай хэрэгжсэн төслийг бас их ховор байна. Ингээд энэ одоогийн байдлаар эрчтэй явж байгаа нь бол дархны арчны зохицолбор. Тэгээд шинэ ховд үйлдвэр технологийн парк явж байгаа. Манай зүүн бүсийн үйлдвэр технологийн паркийн хувьд бол 100% хувийн өмчтэй үйлдвэр технологийн парк. Үйлдвэр технологийн паркын төрийн, хувийн, бусад гэдэг орон нутгийн өмчтэй гэсэн энэ паркууд байна. Одоо манай хувьд бол 100% хувийн үйлдвэр технологийн парк болохоор бид нар бол төрөөс одоогийн байдлаар ямар нэгэн дэмжлэг тусламж бол авсан юм алга байна. Тэгээд цаашдаа бид нэр төрөөс хүсэж байгаа юм бол ер нь одоо бодлогын дэмжлэгүүд дээрээс нь энэ чинь үйлдвэр технологийн парк дээр орж байгаа нийт аж ахуй нэгжүүдэд бас хөгжлийн зээлэр нь болох зайлшгүй шаардлагатай. Бүсийн зээл, хөгжлийн зээл. Тэгэхгүй бол энэ одоо арилжааны банкны зүгээс бол арилжааны банкны зээлэр бол үйлдвэр технологийн парк энэ үйлдвэржилтийг босгох гэхэд бол их хүндрэлтэй л дээ. Энэ чинь цаг хугацаатай, богино хугацаатай болохоор дээрээс нь үйлдвэр технологийн паркийн ер нь эрх зүйн байдлын тухай хууль бол өнгөрсөн жил шинжлэгдсэн байдгийг. Энэ үйлдвэр технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль дээр бол одоо үйлдвэр технологийн паркийг жишээлхэд төр хувийн хэвшил гэж ялахгүй дэд үтс инженерийн шугам сүлжээг төр шийдэж болно. Үйлдвэр технологийн паркийн гаднаас зээл тусламж авах засгийн газар баталгаа гаргаж болно. Үйлдвэр технологийн паркийн барилгын материал тоног төхөөрөмжийг 100% татвараас чөлөөлнө. Ирж байгаа мэрэгжлийн ажлыг квотын төлөөрөөс чөлөөлнө гэх зэрэг бас хөнгөлтүүд орж ирсэн байдгийг. Гэхдээ эдгээр хөнгөлтүүд одоо яг энэ хууль маань бол бас бүрэн хэрэгжиж эхлээгүй явж байна. Энийг бас цаашдаа хэрэгжээд явах зүйтэй байх гэж бодож байна. Дээрээс нь зүүн бүсийн хувьд бол зайлшгүй үйлдвэр технологийн парк байгуулах шаардлага нь одоо хуучин гэсэн социализмын үед Дорнот аймаг чинь нийт 10-аад том бодит үйлдвэрүүд байсан. Одоо бол тийм зүүн бүсд бол томоохон үйлдвэр бол бас байхгүй байгаа. Ялангуяа одоо энэ малын гаралтай түүхийн хэд бол одоо малчтаас гарч байгаа түүхийн хэдийг ерөөсөө мах ноолоор хоёрыг ашиглаад бусд нь бол бүгд хог аягдл болж байгаа. Эдгээрийг бас үнцэн хүргэж зах зээл борлуулахын үүднээс энэ үйлдвэр технологийн паркийг бид байгуулах гэдэг ингээд зорин ажиллаж байна. Энэхүү манай үйлдвэр технологийн парк бас харьцангуй бусд паркуудыг бол үйл ажиллагаагаа эхлээд явж байна. Одоогийн байдлаар мах боловсруулах үйлдвэр маань ашиглалтанд ороод Арабын орнууд одоо исламын бүгд найрамдах Иран улс, Ирак улс, Катар, Казахстан, Киргиз, Оросын холбооны улс, хятад зэрэг улсууд руу экспорт хийхээс гадна дотоодын зах зээлд бас нэлээдгүй үйл ажиллагаа явж байгаа. Одоо цаашдаа бол бид нар энэ дээрээ түшиглээд
ноос ноолоор боловсруулах үйлдвэр, арьс шир боловсруулах үйлдвэр, дайвар бүтээгдэхүүн, яс тос, одоо нохоо муурны хоол тэжээл, ноосон бордооны үйлдвэр зэрэг ингээд 20-од үйлдвэр байгуулъя гэж зорж байгаа. Энэхүү үйлдвэрүүд бий болсноор 1000 гаруй хүн шууд ажлын байр бий болно. Цаашдаа нийт зүүн бүсийн 20-30 мянган малчин өрхийн амжиргаа дээшлэхэд бас бодит нөлөө үзүүлэх төсөл юм байна. Энэхүү төслийг бас бүсийн зүгээс бас дэмжиж ажилласан тохиолдолд бид нар цаашдаа бол энэ үйлдвэрүүдийг бол байгуулад явахад их боломжтой байна. Дээрээс нь бид энэ үйлдвэр дээр бол 100% хувийн үйлдвэр технологийн паркийн нэг давуу тал нь бид нар бүх сонирхогч оролцогч талуудыг бол нээлттэй урьж байгаа. Мөн орон нутгийнхаа иргэдийг бол зөвхөн одоо төсөл одоо технологитойгоо хүрээд ирсэн тохиолдолд бид нар бол хамтран ажиллахад бэлэн байна. Байр талбай, дэд бүтц, ус цахилгаан дулаан, төвхийд бүгд талаар нь бид нар хамтраад ажиллаж болно. Дээрээс нь бид нар борлуулалт дээр нь хамтарч ажиллаад мэдээж бизнесийн байгууллагын цаашдаа болоод энэнийхээ дараа нь бид нар бас тодорхой хэмжээнийхээ нэг төлбөрүүдийг ашиглаа ингээд хүртээд явах боломжтой юм байна. Ингээд энэ бол бид бол ямар ч Дорнот аймагт зүүн бүстэй амжилттай хэрэгжүүлсэн анхны үйлдвэр технологийн паркыг байгуулахаар зорио ажиллаж байгаа. Энэ дээрээ бас бид нар итгэлтэй байгаа. Бид бол Дорнот аймагт ажил хийх сонирхолтой нэг ч ажилгүй хүн байхгүй болохын тулд бид нар зүтгэнэ гэж явж байгаа. За баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр дараагийн асуултаа би Хинтээ аймгийн Батнур сумын булгийн хоршооны үүсгэн байгуулагч, тэргүүлэгч Хэрлэн Чимгээс асуумаар байна. За ер нь анх яагаад хоршоо байгуулах санаа яаж хизээ бий болсон бэ? Тийм ээ. За тэгээд энэ хоршооныхоо үйл ажиллагааны талаар ямар үйл ажиллагаа явуулдгийг хичнээн гишүүнтэй энэ талаараа нэг дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч гэж хүсэж байна. За ингээд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Би Хинтээ аймгийн Батнур сумын булгийн хоршооны тэргүүн Хэрлэн Чим гэж хүн байна. За манай хоршоо 2023 оны 12 сарын 21-нд үүсэн байгуулагдсан. За манай хоршоо бол одоо үйл ажиллагааны чиглэх юм бол аялал жуулчлал, эрчимдсэн мал аж ахуйн чиглэлээр бол одоо үйл ажиллагааг явуулдаг. Манай бол одоо анхан шатны одоо 9 гишүүнтэй ийм хоршоо байгаа. За манайх бол одоо аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манайх одоо манай Батнур сум бол 5600 гаруй хүн амтай. Манай Батнур ч нь одоо 3 төмөн адууны баяр хийжсэн адууны нутаг. Тийм учраас одоо бас адууны өв соёл, адуу дагсан соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор ийм аялал жуулчлалын кемп одоо ингээ үйл ажиллагаа явуулаад эхэлж байгаа. Тэгээд эхэлснээсээ хойш манайх нэг 400 орчим дотоодын болон гадаадын амрагч нарыг ингээ авч үйл ажиллагаа явуулж байна. Мал аж ахуйн чиглэлээр Мал аж ахуйн чиглэлээр гэх юм бол 24 оны 1 сарын одоо 20-оос эхлэн бол одоо өөрсдийн одоо хэмжээнд тохирсон тийм одоо хонийг бол одоо хэсэг хугацаанд бордож тэжээл юуг нь өгж одоо ингэж ажиллаж ийсэн. За тэгэхээр дараагийн асуултыг бол одоо цог захирлаас асууя гэж бодож байна. За өөрөө бол бас газар тариалан гэсмэрт олон жил ажилласан ийм хүн байгаа. За тэгэхээр энэ хөдөө аж ахуй ялангуяа одоо энэ газар тариалангийн үйлдвэрлэлийг орон нутагт цаашдаа үр ашигтай зохион байгуулахын тулд юун дээр анхаарах шаардлагатай байна вэ? Ер нь одоо нэг гаагаас авч байгаа ургацын хэмжээг яаж нэмэгдүүлэх вэ? Одоо энэ дээр техник технологийн шинжилэлт яаж хийх вэ? Энэ талаар өөрийнхөө бодлыг хуваалцаач гэж асууя. За баярлалаа та бүхэнд. За манай зүүн бүс тэр тусмаа Хинтээ аймаг газар тариалангийн үйлдвэрлэл Монголын газар тариалангийн үйлдвэрлэл хүнсний хувьсгал Атрын 4-р аян зарлагдсанаас Атрын 3-р аян зарлагдсанаас хойш ерөнхийдөө бид нэр техник технологийн бол нэлээд сайн шинжилтүүдийг хийгээд авцсан. Одоо ер нь бол дэлхийн технологиг бол техникүүдийг бол бид нэр ашиглаад эхэлсэн байгаа. Өнөөдрийн байдлаар нэг жоохон бид нэр одоо анхаарал төвлөрүүлэх хэсгээр нэг юу гэхээр одоо жишээ Дорнот аймаг, Хинтээ аймаг, Сүхбаатар аймаг гэхээр хамгийн цаад зах нь бид нэр ойролцоогоор 1050 км-ээс хот руу хамгийн ойрхон гэхээр нэг ойролцоо 300 км-ээс хот руу үйлдвэрлсэн тариалсан бүтээгдэхүүнээ зөөж аваач борлуулалтанд оруулж байгаа нь өөрөө эдийн засгийн өөрөө маш их хүндрэлийг бий болгож байгаа юм. Яагаад гэвэл зүгээр энгийнээр бодоход
зүүн 3 аймаг маань өөрөө тариалангийн бүс нутаг маань ойролцоогоор 220 мянган га талбайтай мөртлөө. Өнөөдрийн байдлаар бол бид нийт талбайных нь 45%-ийг л ашиглаж байна. Тэрэн дээр тариалсан бүтээгдэхүүнээ бид хотод авчирчаад ихэд нийт рүү хот руу зөвхөн хүнсний хэрэглээндээ явуулж байгаа бүтээгдэхүүн маань ойролцоогоор 2500 ачааны автомашин. Одоо нэг 50-аас 60 тонны ачаа даацтай машинаар бид хот руу авчирч тавьчаад буцаагаад тэндээсээ үйлдвэрсэн бүтээгдэхүүний гурил болон хэвэг болгоод буцаагаад аймагуудад авчирч хэрэглэж байгаа байхгүй. Энэ өөрөө буцаагаад алдагдлын үед маш их хүнд мөнгөн нүгээрээ илэрхийлвэл ойролцоол жилд бид 12-оос 12 тэрбум төгрөгийг зүгээр л тээврийн зардал. Нөгөө нэг хотын нөгөө бүгдлэрэл төгжирл энэ бүхэн чинь бас л тэрнтэй л хамааралтай зүйл байгаа. Нэг тэгэхээр бид энэ дээр юу гэж хэлж байгаа юм бэ? Зах зээл гэдэг асуудал үүсэж гарч байна. Хоёр дахь асуудал нь гэхээр бид өнөөдөр ямар боломж байна гэдэг талаас ярих юм бол өнөөдөр бид түрүү хэлсэн нэг талбай ашиглалт, хоёрт нь бол бүтээгдэхүүн дээр өнөөдөр бид томоор нэг харах зүйл нэг бол зүүн бүсийн тариалан бид яг хаашаа тариалангийн үйлдвэрлэл маань чиглэх вэ гэдэг дээр төвлөрөх хэрэгтэй болчиход байна. Хот руу зах зээлээ дагаад хот руу гүйх үү? Эсвэл аим бүсийн хэмжээнд бид нийт тариалсан бүтээгдэхүүнийхэн 30%-ийг хүн рүү гаа. Багдгүй 40-оос 60% нь мал аж ахуй руу. Яг бол бидний том зорилт чинь эрчимсэн мал аж ахуйг хөгжүүлэх. Дээрс нь үүнийг дагсан нөгөө аялал жуулчлал, экспорт нөгөө импортыг орлох үйлдвэрлэлийг бий болгох зорж байгаа тохиолдолд бид энэ бүхнийг комплектээр нь багцаар нь хараад энэ рүүгээ бид төвлөрлөх ёстой байна гэдэг юм яаж байгаа. Яагаад энэ бүсчилсэн хөгжлийн үндэсний энэ хөтөлбөр биднэрт ямар боломжийг бий болгохлоо гэхлээр газар тариалангийн үйлдвэрлэлч маш их хөрөнгө оруулалт шаардлагадаг. Тэгээд ерөнхийдөө хошиж ажиллах нь илүү зогссон хувилбар болчиход байгаа байхгүй. Жишээлбэл нэг аймагт хийхлээр томдоод байдаг. Яг бол түүхийдээ хангалт нь айгүй чухал болчиход байдаг. Тэгэхээр бид 3 аймагаараа ярьж байгаа нийтдээ 230 мянган гадаар төвлөрүүл бид энэ гадаадын хөрөнгө оруулагч төвлөрүүлнэ. Нөгөө талдаа экспорт нь ч их хэмжээний хийх бүрэн боломжийг бий болгож байгаа. Тулгааж байгаа. Түүнээс яг өнөөдөр бол техник, технологи, таримал төрөл дээр бид бүгдийн туршаад хөгжлөөр дээрс үе шаттай хэрэгжсэн засгийн газрын хөтөлбөрүүд биднэрт маш их өгж өгсөн. Тэгээ бидний зорилго нь одоо зах зээлээ бий болгох зорилго ерөөхдөө тулгарч ийн гэж би хувьдаа боддог. За баярлалаа. За тэгэхээр саяны эхний 3 асуултанд хариулсан оролцогчдод маань яаж хамтруул зүгээр вэ гэдэг дээр дараагийн асуулт явах учраас тэн дээр та бүхнийг бодож байгаарэ гэж хүсмээр байна. За тэгэхээр зүүн бүс маань бол одоо түүхэн аялал жуулчлалын салбарыг бол тэргүүлэх салбар болгож хөгжүүлнэ гэдээ бид бол зорж байгаа. За тэгвэл өнөөдөр одоо яг энэ аялал жуулчлалын салбарт бодиттой үйл ажиллагаа явуулж байгаа Ламсрын захирлаас одоо асууя гэж бодож байна л да. Энэ нөгөө аялал жуулчлалын салбарыг одоо ялангуяа өөрийн чинь хувьд одоо энэ үйл ажиллагааг явуулаад олон жил болцсон. Цаашдаа одоо буур нуурт маш олон одоо гадаад дотоодын жуулчид ирэх юм байна. Энэ бодлогыг хараад үзэхээр ер нь аялал жуулчлалын компаниуд юу хийх шаардлагатай вэ? За аялал жуулчлалын бизнес эрхлэлүүд ер нь одоо таны өнгөрсөн хугацаанд үүссэн бэрхшээл саад юу байсан бэ те? Энэ талаар ярьж өгөөч гэж хүсэж байна. Сайн мэцгаад нөгөө энэ өдрийн бинийг хүргэе. Манайх Дорнод аймагт халах гол сумын буур нуур дээр үйл ажиллагаа явуулаад яг баазын чиглэлээр үйл ажиллагаа явуулаад 4 дахь жилдээ болж байна. 2001-ээс 2003 оны үедэд бол дотоодын жуулчдыг төлхөө авсан байгаа. 2003 оны 8 сараас Алшан бомбын хил орчим хилийн бомб нэгдснээрээ жуулчдыг бол хятад болон хилийн аялал жуулчдыг бол авч ирсэн байгаа. 2024 онд бол манайх 200-аас 300 гадны жуулчдыг бол авсан байна. Гадны жуулчид нь бол ихэвчлэн Улаанбаатараас болон хил дагав аялал жуулчлалууд бол өдрөөр аялах их сонирхолтой байдаг. Улаанбаатараас аялж байгаа дотоодын болон гадаадын аялал жуулчид бол ирэхэд бол зам тээврийн харилцааны асуудал их тулгамдсан асуудал байдаг. Яагаад гэвэл 1000 км-д бол манайх байрлаж байгаа. Ихэнх нь бол шорон замаар буур нуур руу явдаг. Тэрнээс гадна зам дагуу одоо хинтээ орвол юу үзэж болох уу гэсэн
одоо хаяг самбарууд скватерд очивол юу үзэж болох вэ? Дорндод очивол бас юу үзэж болох вэ гэсэн тийм байршлыг одоо заасан тэмдэглэгээнүүд бас их хэрэгтэй байдаг. Мэдээж манай дээр буур дээр хил дагуу ирж байгаа жуулчид бол буур нуураас гадна төв суурин газар очиж шопинг аялал хийх тиймэрхүү бас сонирхол бас давмга байдаг. Хэрвээ замын бүтцээ сайжруулах юм бол нэг жуулчид ихэд орж ирэхэд худалдан авалт сайн хийснээр одоо дотоодын бүтээгдэхүүний дэмжигдэн. Тэгээ тэрийгээ дагаад эдийн засагт гадаадаас валют орж ирж байж байгаагаараа бас их давуу талтай. Тэгээд хамгийн гол нь том тулгамдсан одоо энэ хугацаанд бол бидний харж байгаагаар хамгийн тулгамдж байгаа асуудал бол буур нуур дээр хилийн бомтуудын асуудал байгаа. Одоо бид нар 2003 он гэхэд нэг автобустай жуулч нэг 50 групп жуулч авахад нэг 50 орчим хүн орж ирдэг нэг удаадаа. Тэгэхэд интернетийн хурд муугаас болоод жуулчтай ер нь өдөртөө бараг багтааж авч чаддгүй. Интернетэн дасарна. Одоо 2 автобустай хүртэл авч чаддгүй. Тийм учраас ядаж нэгээр нь авч байгаа. Тэгээ өдөржингөө болдог. Тэгээ өдөржингөө болонгууд нь нойлын асуудал бомт дээр байхгүй. Ядаж сандал байдгүй. Тэгээ халуун ер нь дорнд бол харьцангуй хангаа газрыг бодох нь их дулаан халуун уур амьсгалтай байдаг учраас их бөхчм халуун байдаг. Тэгээд ийм тав тухгүй байдаасаа болоод одоо айгүй их гомдол ирж жуулчтай алдах тохиолдол бол энэ зам бол зөндөө байсан. Тэгээд тэрэн дээр бол маш яаралтай харга хэмжээ интернетийн сайжруулж өгвөл бид нар бас дараа жилүүдэд олон жуулчид авах бол хүчин чадал биднэрт гадаад харилцаа бол биднэрт хангалттай байгаа. Тэгээд тэрэн дээр арга хэмжээ хамгийн нэг дөрвөн асуудал байгаа. Тэгээд бас тогны асуудал байгаа. Тог бол манай жуулчны газар бол нэг 2-оос 3 сарын хугацаанд маш оргил үе байдаг л да. Тэр үед бол тог маш их тасардаг. Тог яг 2 дахь их усүр бол бидэрт байна. Гэхдээ тог тасарснараа бол жуулчдад үзүүлэх чанартай үйлчилгээ үзүүлэх чанар нь буруу явчихж байгаа. Тэгээд тэрийгээ дагаад бас их жуулчтай алдах тийм сэтгэл үлдээх тиймэрхүү зүйлүүд бол зөндөө гарсан байгаа. За баярлалаа. За тэгэхээр Баярхүү захирал бол одоо Сүхбаатар аймгийн баруун урд хотод хувийн хөрөнгө оруулалтаар Дарган гээд маш сайхан зочдлыг бол бүтээн байгуулсан. За бас үйлчлэгээ болоод хэдэн жил болж байна. Тэгэхээр танаас асуух асуулт маань бол юу вэ гэхээр одоо яг энэ хувийн хөрслөөр ингээд том хөрөнгө оруулалт байгуулаа, бүтээн байгуулалт хийгээд орон нутгад үйл ажиллагаа явуулахад одоо татвар болон одоо хөрөнгө оруулалтыг дэмжсэн ямар одоо бодлого танд хэрэгтэй байна вэ гэж бодож байна вэ? За ер нь одоо ялангуяа өөрөө одоо бас баруун уртад ингээд шинээр бизнес эхлээд ингээд явхад орон нутгийн удирдлагын зүгээс яаж дэмжүүл зүйтэй гэж бодож байгаа талаараа ярьж өгөөч. За сайн байцгаана уу, та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За манай дарин зочдууд 2016 онд төслөө эхлээд 2020 онд Сүхбаатар аймгийн баруун урт хотод ашиглалтанд орсон байгаа. Анх 80 ортоогоор орсон. Өнгөрсөн жил өргөтгөл хийгээд нэг 160 ортой болоод явж байгаа. За хөдөө орон нутгийн хувьд жишээ нь Сүхбаатар аймаг миний өөрийн төршинч нутаг байсан. Сүхбаатар аймгийн хувьд бол харьцангуй бидрийг очиход нөгөө буудлын үрэлцэн муу байсан учраас за хөрөнгө оруулалт хийхээр ирж байгаа бол аймаг орон нутгийн зүгээс дэмжнэ. Ямархуу байдлаар дэмжих үү, газар олголт, төс сонгон шалгаруулалт, тухайн үед төс сонгон шалгаруулалтаар газар олгодог байсан. Тэгээд төс сонгон шалгаруулалт хурдан ихч байд юм уу. За дэд үтсийн асуудал дээр харилцан төвлөрч ярилцах мэрилцэх гэх дэмжлэгүүд бол харьцангуй сайн байсан. За тэгээд хөдөө орон нутагт хөрөнгө оруулалт хийснээр ямар давуу талууд үүсдгийг бас манай жишээ харуулж байгаа гэж боддог. Дарин зочд буудал байгуулагчнаар дагаад тухайн орон нутагт одоо хүмүүс хонголдог боллоо. Мөн одоо тухайн орон нутгийг зорж ирдэг боллоо. Үүнээс гадна өрсөлдөөн бий болгосноор дарин зочд буудал Сүхбаатар аймагт байгуулагчнаар бусад одоо хоолны газрууд, үйлчлэгээний газрууд өрсөлдөөн бий болгосон. Улаанбаатар гот авдаг үйлчлэгийг манай байгууллага үзүүлээд эхлэнгүүт бусад газрууд нь мөн дагаад өрсөлдөө учраас чөлөөт өрсөлдөө учраас манайхаас давахын тулд манайхтай дүүхийн тулд өрсөлдөж эхэлсэн. Ингэснээр Сүхбаатар аймагт байгаа хүмүүс Улаанбаатар гот авдаг үйлчлэгийг авах өргөн боломж нэгтсэн. Тэгэхээр энэ бас манай буудал тэнд байгуулагчны хамгийн том давуу талуудын нэг гэж боддог. За татврын бодлогын хувьд манайх анх 20 онд ашиглалтанд орсноос хойш 21 он гараад бид нар үйл хөдлөлийн татвар гэдэг асуудалтай нүүр тулсан.
Үйл хөдлөлийн татвар бол орон нутгийн засаг захиргаанаас шийдвэрлсэн нэг 0.6-аас 1% байх боломжтой. Сүхбаатарын аймгийн хувьд бол 1% байдаг. Яг ямар хэмжээний хөрөнгө оруулалт, хувийн хөрөнгө оруулалт орж исэн түүх бага учраас ч байдаг юм уу, тэр талаар асуудал хөндөгж байгаа юм байлээ. За тэгээд сая бүсчилсэн хөгжлийн бодлого гэд хуулинд нь 0.6% байж болно гэж заасан байна лээ. Шинэ хуулийн заалт орсон байлээ. Гэхдээ тэрийг бол мөн иргэдийн хуралдажээж одоо иргэдийн хурал өөрөө 0.6 ямар төсөл дээр 0.6% байхыг шийднэ гэсэн байлээ. Би бол энэ дээр бол нуглаа гарч магадгүй учраас одоо төрийн хэрэгжүүлж байгаа бүсчилсэн хөгжилтэй холбоотой төслүүд дээр 0.6 байна. Бусад үйлчлэгээний байгууллага барилгын төсөл янз бүрийн юм дээр тийм байхгүй гэж магадгүй учраас энийг бас нэг төр засгийн бодлого шийдвэр гаргах хүрээнд байгаа их хурлын гишүүний хувьд бас санхүүгийн мэдлэгтэй хувийн хувьд бас Соронзон болдог гишүүн маань бас цааш нь хүргэж өгөөсэй гэж хүсэж байна. Бүгд орон нутагт хийж байгаа хөрөнгө оруулалт бол тэр нь бол бүсчилсэн хөгжлийн бодлогод нийцсэн бүсчилсэн хөгжлийн бодлогыг дэмжсэн хөрөнгө оруулалт юм а гэдгийг бас хүлээн зөвшөөрөөсэй гэж бодож байгаа юм а. За дараагийн юм нь энэ Улаанбаатар хотч дээр ер нь хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулахад аж ахуй нэгдвэрч тулгуурж байгаа асуудал бол нэмэгдсэн үрдийн албан татвар гэдэг асуудлыг бүгд ярьж байгаа. За энэ бол төрийн байгууллагууд дээр бол нөгөө нөөтийн асуудал байдгүй учраас төрийн байгууллагын хүмүүс ярьдаг. Хувийн аж ахуй нэгжүүд дээр хамгийн их проблем үүсгэж байгаа. Хүмүүс нөөтгээд яриад байдаг. Үндсэндээ яг хуу төлөхстэй татварыг л хувийнхын төлнө л гэж байгаа. Гэхдээ нэмэгдсэн өртгийн албан татвар нь өөрөө онлын хувьд нэмэгдсэн өртөг гэж байгаа. Гэтэл өртөгт маань өөрийн цалин үлс тухайн үйлчлэгээ тухайн бүтээгдэхүүнийг хийхийн тулд гаргасан цалин үлс нь нэмэгдсэн өртөг тооцогдохгүй байгаа нь өөрөө зайлшгүй хий татварыг үүсгэж нэмэлт татвар төлүүлээд байгаа маа. Аж ахуй нэгжүүдийг одоо олгосон цалин улс болгоныхоо хэрээр нөөтийн өр үүсгээд байгаа маа. Тэгэхээр энийг бас нэг санхүү бизнес хөрөнгө оруулалтын мэдлэгтэй гишүүний хувьд бас модератор маань бас сонсож аваад цааш нь хүргээсэй гэж хүсэж байна. За юуны хувьд бол орон нутгийн хувьд бол дорн тентич гэсэн ижлэхэн байх гэж бодож байна. Мэдээж бас орон нутагт хөрөнгө оруулалт хийн гэдэг маань өөрөө тухайн бизнес эрхчээс зориг шаарддаг. Яагаад гэвэл Улаанбаатар хотод бид нар 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт барилгын салбарт хийлээ гэхэд жилийн өгөөж нь 20-30% байдаг бол орон нутагт хийхэд 10%. Үйлчлэгээний салбарт 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ гэхэд Улаанбаатарт жилийн өгөөж нь за магадгүй 10 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөх байсан бол орон нутагт хийхэд 20 жил шаардах жишээний болоо авчдаг. Тэгэхээр зайлшгүй татврын бодлогоор орон нутагт хийж байгаа хөрөнгө оруулалтыг дэмжих шаардлагатай байгаамаа. Тэгэхээр мөн бос яг орлогын албан татврын хувьд бол дэмжлэгтэй байдаг. Нөөт болон энэ үйл хөдлөлийн татвар дээр нэг иймэрхүү дэмжлэгийг үзүүлээсэй гэж хуурай бизнес эрхэлж байгаа хүний хувьд боддог юм аа. За тэгэхээр хонгор зул гишүүнээс асуултыг асууя гэж байна. Таны хувьд бол одоо өөрөө залуу бизнесийн төлөөлөл, гарааны бизнесийг дэмжих одоо олон улсын юм сүлжээ байгууллагад удирдлагаар ажиллаж байгаа юм туршлагатай. За дээрэс нь одоо саяхан бас Доронтой аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон. Бас танд баяр хүргэе. Тэгэхээр одоо энэ зүүн бүсийн ялангуяа одоо бизнес эрхчдийн хувьд хувийн хэвшил, төр, иргэний нийгмийн байгууллагын уялдаа холбоог та яаж одоо цаашдаа сайжруулах хэрэгтэй гэж харж байна вэ? За баярлалаа, бүгдэнд нь бүсчилсэн хөгжлийн үндэсний одоо чуулгантай өдрийн мэнд хүргэе. Намаа Бочаргалын хонгорцол гэдэг Доронтой аймгаас залуу бизнес эрхлэгчдийн төлөөлөл, эмэгтэй бизнес эрхлэгчдийн төлөөлөл мөн одоо иргэдийн дуу хоолой болоод ажиллаж байгаа хүний хувьд болохоор энэ хувийн хэвшил төр иргэний нийгмийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоо бол өндөр ийм стратегийн ач холбогдолтой гэж одоо хардаг. За 2050 алсын хараа дээр юу ч заасан бэ гэхээр энэ төр болон иргэний нийгмийн байгууллага хувийн хвшлийн уялдаа холбоо түншлэлийг болохоор сайжруулнаа, эдийн засгийн хувьд, засаглалын хувьд гэд заасан. Тэгээд манай одоо энэ бүсчилсэн хөгжлийн одоо бодлого дээрээ түүхэн аялал жуулчлал эрчимсэн хөдөө аж ахуйг бол тэргүүлэх салбараа болгосон. За тэгээд энэ одоо төр иргэний нийгмийн байгууллага энэ хоорондоо яаж уялдаа холбоотой ажиллах энэ одоо суурь бүтцэн бол ийм бизнесийн экосистемийг бүрдүүлэх айгу чухал гэж харж байгаа. За бизнесийн экосистемийг болохоор хамгийн сайн экосистемийг болохоор мэдлэгтэй инновац бүхий хүний нөөц тэ яг бизнесийн мэргэжлийн салбарын дээрэс нь хүн амын одоо нэгтрэл буюу энэ бүсчилсэн хөгжил тэгээ бизнесийн соёл хөрөнгө оруулалт эрх зүйн орчин гэдэг ийм 5 одоо чухал үндсэн нөөц бүрдэж бизнесийн экосистем бүрдээд байгаа. Тэгээд энэ яваандаа бид нэр энэ бүсчилсэн хөгжил дээр
том тоглогч байхын тулд энэ бизнесийн орчиг сайжруулахын тулд энэ экосистемийг бүтнээр нь авч үзчихэж одоо энэ бизнесийг чухал ач холбогдолтой хийн гэж хараад байгаа. За бид нар бол Дорнот аймаг болохоор энэ иргэний нийгмийн байгууллагууд бол харьцангуй юм хөгжсөн. За 21 аймагт анх удаа бид нар Дорнот аймагт гарааны бизнесийг дэмжих стартап төвийг байгуулж утсан. Эний одоо 4 жил захирлаар нь удирдлагаар нь ажилласан. Дээрэс нь энэ Binai гээд олон улсын хамгийн одоо энэ дэлхий дээр жишг болсон нэтворк байгууллагын орон нутгийн анхны салбар болохоор Дорнот аймагт байгуулагдсан. За одоо манай Дорнотод болохоор 30-аад захирлууд салбар ердөө давхцахгүйгээр салбар болгоноос ангиллаас нэг л захирал орсон. Бизнесийн энэ одоо өвнөр буюу сионор 7 хоног болгон хуралдаж хэлэлцэж бид нар бизнес дээр ямар асуудал байна, хоорондоо энэ бизнесийнхаа дараагийн түвшинд гаргахын тулд одоо ингэж хамтарч ажилладаг. Тэгэхээр сайн жишг нь юу вэ гэхээр бизнесүүд харьцангуй нэг үе ботход нэгддэг, хамтардаг, зөвлөлддөг, зөвшөлдсдөг тал руугаа орчихсон. Тэгэхээр энэ одоо бүсийн хувьд болохоор энэ бүсийн инкубатор төвийг байгуулах нь айгүй чухал гэж хараад байгаа. Дорнот, Сүхбаатар, Хинти одоо энэ бизнесийн инкубатор төв. Тэгээ инкубатор төв нь болохоор судалгааны төвтэй, тэгээ үйлдвэрлэл одоо худалдаа гэдэг юм нэгдсэн одоо ийм сайн төвтэй. Тэгээ тэр зүүн бүсийн сургуультайгаа хамтарч хүний нөөцөө бэлтгэдэг ч гэдэг юм уу. Тэгэхээр ингэ том зургаар нь харангуудаа төр ямар бодлого барьж байна. Дээрэс нь энэ бизнесийн салбарууд яг хаана энэ анхаарлаа хандуулах юм. Тэгээ энэ дээр яг очиход нөгөө хүний нөөц нь байгаа мó, яг шаардлагатай ур чадвартай мó. Тэгээд энэ эрх зүй акт буюу бодлого төлөвлөлт нь хэр сайн юм бэ гэдгийг энэ том зургаар нь авч үзэх юм бол энэ хамтарч уялдаа холбоог сайжруулах болохоор бүрэн боломжтой гэж харж байгаа. Тэгээ ерөөдөө бизнес хийхэд одоо энэ хамтын ажиллагаа чухлаас гадна хамгийн том капитал бол хүний нөөцийн капитал. Тэгэхээр бид нэр энэ хүний нөөцийн асуудал дээр маш сайн анхаарлаа хандуулж тэгээ эрх зүйн актуудыг төрөөс юм бодлогоор дэмжиж тэгээд энэ одоо жишээлбэл хамтарсан хамтын ажиллагаануудыг бол сайжруулах бүрэн боломжтой гэж одоо залуу хүний хувьд харж байгаа. За тэгэхээр хамтын ажиллагаа бизнес эрхтний дунд ч гэсэн бүгд маш чухал байна гэж энэ санаа гаргаж байна. Тэгэхээр дараагийн асуултыг Хэрлэн чимэг тэргүүлэгчээс асууя. За тэгэхээр суманд бол олон хоршоо байгуулагдаж байгаа. За зарим хоршоод ихэнх нь адилхан л мал аж ахуйн чиглэлээр үйлчлэг явуулна гэдэг. Тэгэхээр ийм суманд олон хоршоо адилхан чиглэлээр үйлчлэг явуулахаар өрсөлдөөн нэгдүгээр бий болох бах тийм ээ. За тэгэхээр та ер нь цаашдаа энэ хоршоодын цаашдын чиг хандлага ямар байх болоо гэж төсөөлж байна вэ? Одоо ойрын 3 жилд. За тэгээд танай хувьд бол одоо бас аялал жуулчлалын салбараар ингээд бас ингээд салбарлсан хоёр өөр төрлийн үйлчлэг явуулдаг нь бас давуу талтай байгаа шүү дээ. Тэгэхээр энэ талаасаа бас та өөрийнхөө саналаа хэлээч. За дараагаар нь болохоор бол энэ зүүн бүсийн Дорнот бах маркет компанитай яаж хамтарч ажиллаж болох юм? За одоо сая цог захирал ярьж байна. Газар тариалангийн компанитай яаж хамтарч ажиллаж болох вэ гэдэг. Энэ талаар та өөрийнхөө саналыг хэлж өгөөч. За манай Батнорус сум бол анх бол одоо 5 хоршоотой байсан. За Монгол Эдийн засгийн газраас хэрэгжиж буй шинэ хоршоо чинээлэг мачин хөдөлгөөний хүрээнд бол одоо манай Батнорус сум 36 хоршоо бол одоо шинээр үүсэн байгуулагдаад одоо ингээд үйл ажиллагаа явуулж байгаа. За цаашид гэвэл бид нэр одоо бусдтай хамтарч одоо бусдаас суралцаж одоо явах нь бол зүйтэй. Тэгжил бусдтайгаа хөл нийлүүлж болохгүй тийм ээ. Бусдаас туршлага судална. За мөн одоо эргэх холбоо хөдөлгөөнөөс санаачилсан одоо туршлага судлах одоо Хятад улсын өвөр Монголын өртөө засаг хорны Шилийн гол аймагт бол одоо 7 хоногийн хугацаанд бол туршлага судлах юм аялалд бол оролцсон. Энэ аяллаар бол одоо бид нар эрчимцэн мал аж ахуй одоо өхрийг яаж бортох уу? Мөн одоо тэжээлийг яаж даршилж бэлтэх үү? Мөн одоо цагаан эдэг боловсруулах одоо гэх мэтлэн одоо олон ийм туршлагыг бол одоо бид нар ингээд одоо үзэж сонирхож явсан. Тэгээд одоо мөн явснаар одоо бид нар бусад хоршоонд одоо мэдсэн сурсан сонсон зүйлийг одоо түгээн дэлгэрүүлж хамтарч ингэж идэвхжиж ажиллаж байгаа. Тэгээд манай Батнорус сум бол одоо бас их Хинти аймагт өнөх давуу талтай их сайн хамтарч нэгдэж ажиллаж байгаа гэж миний хувьд боддог. Одоо бид нар ингээд хоршоо байгуулна гэхэд тэргүүлэгч нь хамтарч
За үйл ажиллагааныхаа чиглэлүүдийг өөр авч одоо цаашид бид нар одоо иргэдэд эцсийн бүтээгдэхүүнийг нийлүүлэхэд одоо тийм ээ давхцахгүйгээр одоо худалдан борлуулах одоо чиглэлээрээ л одоо анхаарч ингэж ажиллаж байгаа. За мөн одоо мах маркет компанитай л одоо туршлага судалж одоо эрчимцэн мал аж ахуйн чиглэлээр одоо хамтарч ажиллана гэж бодож байна. За тэгвэл бас эрдэнэ захирал. За одоо ингээд бүсийн хэмжээнд маш олон хоршоо байгуулагдсан байгаа. Тэгээ малчидтай та бол өөрөө байнга бас мал мах худалдаж авч бас хамтарч ажилладаг. За тэгэхээр одоо энэ шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд энэ эрчимцэн хөдөө аж ахуйтай холбоотойгоор энэ хоршоодтойгоо яаж хамтарч ажиллах вэ? За одоо цог захирлын газар тариалангийн компаниудтай яаж хамтарч ажиллах санаа төрж байна вэ гэж асууя. За бидний ер нь бол гол зорилго бол ерөөсөө монголчууд яаж хамтран нэгдснээрээ юу хийж бүтээж чаддгийг харуулахыг зорж тэр зүүн бүстэй одоо энэ зүүн бүсийн үйлдвэр технологийн парк, төвийн бүс Багнуур мах маркет компаниг төшөглөө бас ингээ малын гартаа түүхий эдийн цогцлбор баруун бүсийн хамгийн том мах боловсруулах үйлдвэр болох Баян Хөдөлгөөний мах маркет компаниг төшөглөөд одоо мах боловсруулах үйлдвэр тэгээ малын гартаа түүхий эдийн бүтээгдэхүүн боловсруулах цогцлбороо байгуулахаар ажиллаж байгаа. Эннийхээ хүрээнд бид нар бол ерөөсөө эхний ээлжинд Дорнод мах маркет компани маань хувьцаа гаргасан. Ингээ одоогийн байдлаар 1000 орчим зүүн бүсийн малчид хувьцаа эзэмшигчтэй энэ дээр хувьцаа эзэмшээ явж байна. Тэгээ яг нэг юм нэмж хэлэхэд төр засгийн нэг бодлого шийдвэр бас байнгын ингээд өөрчлөлт яаж ядгийг нь жоохон харамсалтай. Өнгөрсөн хугацаанд бид нар зүүн бүсийнхаа малчид хувьцаа эзэмшигчтэй нийлээд одоо Монгол улсад гол бэрхшээлтэй асуудал бол малаа эрүүлжүүлэх шаардлагатай болчихдог. Ингээ малаа эрүүлжүүлж эрүүл бүсээр дамжуулаад ингээд экспорт хийх боломжийг хангая гэж ингээ халахгүй үндэсний бүтээн байгуулалт төсөл бас малчтайгаа нэгтгэхэд ороод ингээ малчт маань өөрсдөө эрүүл бүст малаа эрүүлжүүлээд гадаа зах зээл гаргаад тэрнэр нь зөвхөн бид тэнцээ үйлчлэгээгээ үзүүлээд ингээд мал махныхны үн цэнийг өсгөөд малчтын орлогыг шууд нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлье гэж ажиллаж явсан. Энэ төсөл маань бас ингээд хөдөө аж ахуйн яамны сайд солигдсноор бас амжилтгүй болох шинжтэй ороо явчихдаг. Энэ төсөл уг нь амжилттай хэрэгжснээр зүүн бүсийн малчид хамгийн багадаа 40-60 тэрбум төгрөгийн орлого нэг жилдээ орлох боломж байсан. Энэ 40-60 тэрбум төгрөгийн орлого нэг жилдээ олно гэдэг нь энэ чинь зөвхөн зах зээл борлуулах үн биш шүү дээ. Тэгээд тэрнээс цаашаа дотоодын зах зээл борлуулахаас гадна 40-60 тэрбум төгрөг. 40-60 тэрбум гэдэг чинь одоо Доронтой аймаг, Хэнтийн аймгийн ч юм уу жилийн төсөв гэсэн. Ийм хэмжээний орлого олох бас боломжууд нь байсан. Ингээд энэ дээр бас бид нар малчтайгаа нэгдээд ер нь бидний ярьдаг өөрөө бол өдөрсөө би ганцаараа бүгдийг чадахгүй. Бид олуулаа бүр ихийг бүтээж чадна гэсэн юм өрөөтэй ажилладаг. Энэ хүрээндээ бол бид одоо зүүн бүсийн үйлдвэр технологийн парктэй ч гэсэн одоо зөвхөн манай яг төсөл хэрэгжүүлэх Дорнод мах маркет компани бол махныхаа үйлдвэрийг хийлээ гэхэд ноос, ноолуур, арьс, шир, дайвар бүтээгдэхүүн, яс, тос ингээ энэ дээр нь бүгд хамтарч нэгдээд ингээд бусад аж ахуйн нэгжүүд оролцоод ингээ хориод аж ахуйн нэгж оролцоод явах боломжтой юм байна. Ингээ хамтарч нэгдээд бид нар бас одоо бүс нутгаа хөгжүүлэх одоо энэ аж үйлдвэрүүдийг сэргээх бас боломжууд нь байгаамаа л гэж харж байна. За цог захирлын хувьд бас хөдөө орон нутгад үйлчлэл явуулж байгаа компанийн хувьд энэ орон нутагт амьдарч байгаа иргэдийн орлогыг жишээлбэл танай газар тариалангийн компанитай хамтрах байдлаар яаж орлого нэмэгдүүлэх боломж байна гэж харж байна вэ? За энэ сөрөний ярьсан хоршоодтой бас хамтран ажиллах хэлбэрийг тижээл тарих одоо өөр бусад хэлбэрээр ямар яаж ажиллана гэж төлөвлөж байгаа вэ? За ер нь бол газар тариалангийн үйлдвэрлэл яагаад тариалан өнөөдөр бид нар хэрэгцээтэй вэ гэдгийг асуулт. Яагаад тариалан чухал вэ те? Өнгөрсөн хугацаанд бид нар харлаа маш их хэмжээнд олон малын эрчимцэн малын аж ахуйнууд үүссээд хамгийн гол асуудал нь тэжээлээс болоод маш их ажил дунж ирсэн. Зах зээл дээр одоо бид нар байгаль цагуурын өөрчлөлтөд шалтгаалаад бэлчээрийн мал аж ахуй, уламжлалт мал ажлах үе маань бас эрсдэлтэй байдалд хүрэж байна. Яг бол ингээл урт талаасаа үйлчлэлтийн бэлтгэл хангалт тэгэл нэг мал ондоорхоос ахгуулаад бид энэ хоршил гэдэг юм чинь энэ одоо түрүүний миний би та бүхэнд хэлсэн нөгөө бид яг зах зээл тодорхойлох хэрэгцээтэй байна. Хааш авах гэдэг. Хуучин юу гэдгийг зах зээл 90 оноос хойш газар тариалангийн үйлдвэрлэлийн уналт эднэр үүсэл бид нар их л юмтай нүүр тулаа. Тэр үед ганц хоцорсон зүйл нь гэвэл хүнээл бид нар үсэхгүй байх хэрэгтэй гэдэг концепц явсан. Тэгээд энэ дээр ганц торсон нь бол одоо гурилын үйлдвэрлэл хоцорлоо шүү дээ.
газар тариалангийн үйлдвэрийн бид нар гурил руугаа л юм өгөхөө бодсон. Улаан будаан дээрс. А өнөөдрийн бидний шинэ хөтөлбөрүүд гарч иж, шинэ зорилтууд гарч ийн, шинэ зорилтын хүрээнд бид нар шинэ бүр хугацаагаар тавьчихлаа 28 он, 30 он, 40 он, 50 он дээр бидний зорилтуудаа тодорхойлсон энэ үед бүх юм дээр нь ил харагдж байгаа зүйл нэг бол бид одоо энэ эрчимцэн мал аж ахуй. Яах юм? Мал даал хэрэгцээ. Хүн нь бид нар хааш энэ бүсчил бид нар хүнээ үлсэхгүй байх хэрэгтэй. Ганцхан улаан будаа гурил биш байх. Тэгээ бид нар энэ рүү мэдээж энэ бид нар зорилт руугаа чиглээд хөтөлбөрүүдэд зөв хэрэгжүүлээд хийсэн цагт мэдээж энэ орон нутагт одоо ч манай Хэнтэн аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн нийт Монгол улсын нийт бүтээгдэхүүнд эзэлж байгаа 100.6% байгаа. Доронтын арай өндөр, Сүхбаатарын 115 байгаа. Энэ гурван аймгийнх нийлээд 4.4% байхгүй тий. Улаанбаатар хотод 65%. Тэгэхээр бид өнөөдөр энийхээ дотоодын нийт бүтээгдэхүүнийг хэдэн үеэр бүгд энэ зорилт руугаа хурж хоршиж ажиллаж чадвал энэ хурж болохгүй боломж бол биш. Жишээлбэл түрүүн газар тариалангийн үйлдвэрлэлд бид нар нийт өөрсөндөө тариаланд ашиглах боломжтой талбарынхаа 40%-ийг ашиглаж байна. Дээрээс нь 40%-ийг ашиглаад дахиад хот руугаа бид нар юм зөөчөөд ингэж явж бол энэ нөгөө мөнгө маань энэ дотоодоо үлдэж чадахгүй байна. Тэгэхээр бид өнөөдөр хаашаа зохицуулаад хэлэх вэ гэдэг дээр анхаарал. Төрнийс одоо энэ мал аж ахуй дээр хоршлын асуудал дээр тийм бид нар тань мал аж ахуй маань эрчимжүүлнэ үү, уламжлалтаа нийлнэ үү? Бид нар энэ бүх л төдлийн малыг одох төрний хэлсэн 40 нөгөө үүргийнхээ хүрээнд хариуцлагын хүрээнд бид нар 40-50% хүнсэндээ үлдээж байгаа бол үлдэгэл 40-50% нийт талбаануудаа бид нар мал аж ахуй руугаа хэрэглэх боломжтой байна. Тэгээ ургацсан хэмжээгээр нэрвэл үүрэг хүлээж байгаа буюу нэг нийт талбайгийн 50%-ийг ашиглаж байгаа талбай маань мөнгөн дүнгээр илэрхийлвэл 2-оос 2.5 сая төгрөгийн борлуулалтын орлого хэмжээ нэг 2 тонн 2-оос 3 тонн улаан муудаа үйлдвэрлэж байгаа байхгүй одоо үүрэг хүлээсэн гэж хэлж байна. Гэтэл бид нар тэжээл дээр болохоор одоо яг энэ эрчимцсэн мал аж ахуй дээрээс нь уламжлалт бэлчээр мал аж ахуйд шаардлагаж байгаа бид нар тэжээлээ гаргахад нэг гаагаас бид нар 12-оос 15 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа байхгүй. Мөнгөн дүнгээр нэрвэл чинь тэгээд тэрийг хийхэд юу садаа болоод байгаа вэ? Одоо тэгэхээр бидний одоо яг таны одоо та дараагийн асуулт руу шийдэж байгаа. Яг энэ дэр бид одоо хуучин одоо хүссэн одоо бидний зүгээс татварын бодлого одоо энэ дэмжлэгүүд гэдэгтэй бид нар бодлогын дэмжлэг хэрэггүй. Бид нар бодлого дээр ч хамж төлөвлөё. Яг гэвэл одоо зорилт төр хүрэх гэж байгаа 28 он маань ойрхон байна. 30 он маань ойрхон байна тий. Тэгэхээр бидний зүгээс бол бид нар бодлоготойгоо хамт сууя. Яг гэвэл манай салбарыг мэдхгүй мэргэжлийн бус улсууд энэ бодлого дээр суучглаар буцаагаад бид нарт энэ хор хөнөөлн бид нар дээр хідэн ингээд бид нар чи яг үнэхээр жилд нэг л удаа орлого олдог салбар байхгүй тий. Тэгэхээр энэ дээр нь буцаагаад айгүй хүндрэлүүдийг бий болгож байна гэдэг үнцэг бас байгаад байна. За баярлалаа. За тэгэхээр одоо аялал жуулчлалын салбар дээр ламсрын захирлаас нэг асуу гэж бодоод байна. Танах бол одоо хүн одоо амарч зугаалах зорилгоор одоо аялал жуулчлалыг бизнес эрхэлж байгаа. Ер нь цаашдаа одоо буйр нуурт маань ингээд олон улсын зэрэгэлтэй онгоцны бодол баригдаад усан бомб таригдаад гадаадын жуулчд эхлээд эхлэнгүүт аялал жуулчлалын ямар одоо шинэлэг бүтээгдэхүүнүүд те байвал зүгээр гэж боддог вэ? Нэгдүгээр. Хоёрдугаар болохоор бол одоо танаа үзүүлж байгаа үйлчлэгэн дээр нэмээд одоо соёлын байгууллага байдаг юм уу? Одоо бусад байгууллагуудаас ингээд шинээр ийм нэмэлт бүтээгдэхүүн хийчихээсэ гэсэн тийм бодол санаа ер нь байдгүй. Энэ талаар саналаа хуваалцаач. За зүүн бүс бол Дорнод аймаг Хэнтэн Сүхбаатар бол харьцангуй аялал жуулчлал сүүлд хөгжиж байгаа, сул хөгжиж байгаа аймаг байгаа. Тийм учраас одоо аялал жуулчлалын бүсийн аялал жуулчлалын газар одоо тодорхой хэмжээгээр үлийн болгох тэгээд бүс нутгаа таниулсан арга хэмжээнүүдийг зохион байгуулвал илүү бас төхөмтэй байгаа. Дорнод аймгийн хувьд бол харьцангуй яг хятадын талаасаа бол яг аялал жуулчлалын хоттой хил залгаа хот байгаа. Тийм учраас одоо Аршаан хот дээр гэхэд л хятадын дотоодын жуулчид бол нэг жилдээ 3-аас 6-аас 5 сая хүн ирдэг гэсэн тооцоо бол байдаг. Тэрний бид нар нэг 0.1% авахад л эхний ээлжинд бол нэлийн хүчин чадлаа нэмэх шаардлагатай болчиход байгаа. Ялангуяа тэр хилээр нэвтэрдэг интернетийн хурд тэгээд хилийн бомбуудынхаа догчлолтын асуудал дээр маш анхаармаар
санагдсан. Тэрнээс гадна манай ер нь аялал жуулчлалын салбар бол ерөөсөө улирлын чанартай 2хан сар байдаг л да. Тэгээд тийм учраас тусгай зөвшөөрлүүд маань айгүй их богино хугацаатай санагддаг. Ер нь бол ганцхан манай салбарт тулгарч байгаа шүү. Ер нь бусад бизнесийн талбаруудад бас тулгардаг байх гэж бодож байна. Ихэвчлэн 2 жилийн хугацаатай. Тэгээд нэг тусгай зөвшөөрлөө хөөцөж ижил нөгөө тусгай зөвшөөрөл нь дуусчдаг. Тэгээд өөрөө улирлын чанартай юм хийхээ хайж байгаа бас зөвшөөрлийн тулгамдсан асуудал бас байдаг. Миний бодлоор бол багадаа 5 жилээр өгөөд тэгээд голд нь бол шалгалт хийхдээ сайжруулах тийм эрхийн цуцлах хүртэл арга хэмжээг бол төр авах боломжтой. Тэгэхээр тэр тусгай зөвшөөрөл дээр ерөнхийдөө анхаарч бичиг баримт гэрчлэгээнүүдээ багадаа 5 жил болгож өгвөл сайн байна л гэж хэлмээр байна. Тийм тэгээ бас манай жуулчны аялал жуулчлалын салбарт бол зээлийн асуудал баг олгогддог хөнгөлөлттэй зээлүүд. Энэ нь болохоор нөгөө нэгдүгээр улирлын чанартай гэж явна. Хоёрдугаарт одоо орчин үед бол харьцангуй зөөврийн янз янзын ухаалаг тов тухтай орчин үеийн сууцуд бас байгаа. Тэдрийг ингээд аваад хэрэгжүүлээд явъя гэхээр одоо наад зах нь цомцог гэр байна. Цомцог гэр бол өөрөө бас өртөг өндөртэй 40-50 сая төгрөгөөр бол босно. Гэтэл энийг нь банк бол ерөөсөө огт үнэлдэггүй учраас бид нар баазаа барьцаан тавиад зээл авах бол боломж ер нь байдаггүй. Тиймэрхүү асуудлууд байгаа. Хэрвээ урт хугацаанд тийм хөрөнгө оруулалтыг нь үнэлээд зээл өгөх юм бол бас бид нар хөгжих боломж бол байгаа. Хугацаа хэмнэн. Зээлийн батлан даалтын санг ашиглаж үзээгүй юу? Тэрэн дээр үзээгүй. Манайх энэ жил бол аялал жуулчлалын зээлийг бол авсан. Одоо улирлын чанартай учраас 2 жилийн хугацаатай учраас хүүгийн төлөлт, эргэн төлөлт өндөр гэдгээр харьцангуй бага зээл болгосон. Нөгөө барьцаана үнэлгээнээсээ хэд дахин бага өгсөн гэсэн үг. Тэрэн дээр хугацааг нь жоохон урт болгоод өгвөл бас боломжтой. За тэгэхээр манай цаг дуусч байгаа юм байна. За ингээд өнөөдөр манай зүүн бүсийн бизнес эрхлэгчид тэгээ бизнесийн хөгжил одоо энэ салбар хэлэлцүүлэгт оролцсон панелистуудаа бүгдээрэнд нь баярлалаа илэрхийлье. Та бүгдийнхээ ажилд амжилт хүсье. Тэгээ та бүгдийнхээ хэлж загсан одоо саналуудыг тусгаад ажил болгохлоо ажиллана гэдгээ хэлье. Баярлалаа та бүхэнд.